Сонсно. Хэлээ одоо Python дээр ELIZA for Philippid for parameter logistic bit-ийг хэрхэн яаж хийх талаар хэлцүүлсэн. За эхний чинд тэгт NoPy Cypher Matplotlib-ийн сонгоод татсан баг шаардлагатай. За энийг татахтай битгэд Windows command prompt-аа нэгээд тэгээд энийг хуулж бичээд тэгээд энэ дээр дарахад автоматар татагдчихна. 50 мегабайт файл. За сонгуудыг импорт хийх хэрэгтэй. Одоо ерөөдөө бол энийг ингээд явна гэсэн сонгод гэсэн. За Python логоо болоод аль хэдийн бичсэн байна. Одоо хэлээ concentration оолж өгнө. За concentration оолж өгөхдөө биднэрт мэдчихэж байгаа concentration буюу стандарт шишгэн руу байгуулдаг шүү дээ. Одоо энгийн шугамн регрессийг байгуулсад за тэгээд биднэрт одоо ийм утгатай ELIZA дээр бид нэр ингээд уургийн хэмжээтэй хийсэн гэдгээ тайлбарлана. За энэ дээр бид нэр бичиж. За 15 2 11 125 0 600 600 0 100 Тэгснийхаа дараа биднэрт одоо өөрсдийн гэсэн утгууд хэрэг болно. ODB-ээр эхний одоо эдгээр утгуудын гэрлэн шингэлт нь хэдэн давтамжтай хийгдсэн гэдгийг бид нэр одоо бичнэ. Тэр 3 давтамжтай хам бол ODB 3 гэдгийг бичиж болно гэсэн. За бүгдийн repeat гэдгийг бичлээ. За одоо ихний давталтаа болохоор бичнэ 0.31 0.29 0.246 0.209 0.174 174 ада баачхан хоёр зөв тэмдэг яхаа За одоо энэ дараа бид нэр юу болох вэ гэхээр хоёр тоолцсон одоо бид нэр blank min гэдэг жишээ ерөөдөө бол харьцуулах болон гэсэн үг. За хоёр давталтайгаар ерөөдөө ямар ч нэгэн дээж хашаалахгүй blank хийсэн утгуудаа хийхлээр бодно. Шууд Excel дээр average гэдгээ бодоод тэгээд хайлаа бодлоо. Тэгэхээр бидний blank min гарч ирлээ. За blank доорцсон бас min so за дараачлаа. Одоо тэгэхээр өвдгийг дундчна гэсэн үг. Одоо ерөнхийдөө бол яг энэ blank min-ийг хаснаар яг жинхэнэ өвдгийг буюу гэрлэн шингэлтэн гарч ирнэ гэсэн үг. За өвдгийг графикт за тэгснэр яг хоёр утгыг нэмээд хоёр тугаасныхаа дараа өвдгийн average гарч ирнэ. Тэгснийхаа дараа blank min-ийг хасны дараа яг жинхэнэ гэрлэн шингэлтэнд ийм байна гэсэн утга гарч ирж байгаа. За функцийг тодорхойлох нэг удаа ерөнхийдөө бол for parameter logistic-ийн томьёо тэнийг авалж гэсэн үг. 5 утгаар нь 4 утгаар тэгээ нэг x буюу гэрлэн шингэлт тэгээд d гэх буюу 4 параметр. За авалгаа. За яг 3 цаг гэдэг нь гарч ирэх гэдэг нь энэ хэлж байна. Заавал энэ байх хэрэгтэй. За одоо энэ нь болохоор 4 параметрын logistic юу нь тодорхойлох гэсэн. Утгуудын тодорхойлох гэсэн. Одоо n гэхэд хамгийн доод асимптот, d гэхэд хамгийн дээд асимптот гэдэг юм. За ингэснээр ингээд 4 утга төрүүл агаад байна. 4 нөгөө for parameter юм нөгөө 4 parameter. За одоо ингэсэн дараа r-квадрат юм болно. R-квадрат гэх юм. R-квадрат нь 99-ийг handle буюу 0
95-аас их байгаа гэсэн утгыг илэрхийлж байна. Тэгэхээр үнэнд ойлгоно гэсэн. За одоо уран функц тодорхойлно. Уран функц тодорхойлох юм бол одоо биднэрт мэдэгдэж байгаа гэрлийн шингэлт нь x утга дээр байгаа бол бид нэр y-ийг яаж болох вэ гэж байгаа. Одоо тэгэхээр y-ийг олж байгаа томьёоноос x-ийг хийх юм болохгүй. Уран функц ажилласан. За уран функц ажиллая. За хэдлээ одоо дээж чалгана. Simple ODR. Одоо энэ хамгийн чухал гэсэн. ODR буюу бүхий plant минь хасаагүй. За тэгээд энийг дээж гэрлийн шингэлт өгсөн байлж байна. Нэг гэсэн үг. Одоо хийж бичиж ташаал. Оровччлаа. Энэний дараас заавал enter аваад доо гэдэг юм шиг чинь. Тэнгүүтээ бидний ELIZA-гийн явтаа болохоор нанограмм миллилитр байгаа. Энэ дээр пикограмм миллилитр байгаа учраас бид нэр пикограмм миллилитр, нанограмм миллилитр гэж байна. За тэгээд бид нэр ихэж гарчих гэсэн. Энд дарахад энэ бидний гэрлийн шингэлт одоо энэ гэрлийн шингэлт үзүүлж яхад ийм байна гэсэн байж байна. За хэрэв бид нэр дээжээ шингэлсэн бол яах вэ гэж байна. Одоо концентрац нь 0.58 чинь dilution factor гэхэд гэж болох. Одоо 2 юм эсвэл 4 шингэлсэн байж болно шүү дээ. Тэгэх юм бол бид нэг шууд Excel дээр шууд ингээд тавиад бичээд тэгээд энэ ингээд монограмм хийгээд ийм гэрийн шингэлт үзүүлсэн дээжэнд ийм хэмжээний оруулж байна гэсэн. За хэрэв олон дээж ачаалах бол одоо ингээд цуглаа биччихэн гэсэн үг. За ингээд dilution factor-ыг хөгжүүлэх гэсэн хийж байна. За тэгээ хамгийн гол нь стандарт мөрөг зурж чалах. Бид нэр стандарт мөрөг зурж чалахсаа. Одоо бидний яагаад Python дээр хийгээд байгаа юм болохоор Excel болохоор шугам хэрэгсийг хийхэд зориулагдсан. Харин энэ 4PL Pitman шугам бус хэрэгс учраас Excel дээр хийх боломж байгаа. Тийм учраас Python дээр шугам бус хэрэгсийг. Тэгээд саяны бүхсэн энэ дээр байсан өгдлөө бүгдийг хаолчтой. Энд дахад за ингээд бидний 4000 гараад ирж байгаа гэсэн үг. Мөрөөмөн гараад ирж байгаа. Тэгээд өөр ураг шалгах бол яг энийг дагаж хийгээд хийж шалгах. Эсвэл дахиад Python дээр нэг цонх хийгээд. Тэгээд анхаарал татсан байл.